Загварын нэвтрхийтэл фэшнэрийн суугт тавтан байвал. Аль хэдийн 26 гарчлаа. Энэ жил фэшн ертөнц дахиад л шинжлэгдэж байна. Өнгөрсөн 25 онд таны өмсдөг байсан зарим трендүүд одоо аль хэдийн хуучирчээ. 26 онд өмсвөл хуучирсан мэт харагдах трендүүд мөн энэ жил юу илүү тренд болж байгааг танилцуулъя. Одоо өмсвөл хоцрогдсон мэт харагдах гадуур хувцснууд. Titi coat буюу хэд өслөг хөвсгөр кофт эрой дуусжээ. 21-с 25 онд тренд болж байсан барн жакет бас энэ жил хасагдаж байна. Мөн хэд богино хүрдэг сул онжилттай цөв өвдгөр татсан болтой зэрэг нь энэ жил хуучирсан загварт тооцогдож байна. Харин орондон өндөр цагтай кофт буюу цэргийн маягийн жакет энэ нь эмэгтэй хүнс элегант хүчрэхэг харагдуулна. Мөн оверсайз том эсгэлттэй бомбер, том мөртөө шагаа хүрсэн урттай болтой энэ жилийн тренд болох нэ. 23-аас 25 онд маш вайрал байсан өргөн суул джинс одоо хуучирчээ. Хэтэрхий энгийн хэтэрхий чийл харагддаг учраас энэ жил хит өргөн том байх гэхээс илүү зэгцтэй төлөвшсөн мэт харагдуулах хит бие бариагүй эгц шулуун эсгэлттэй өмд тренд болж байна. Мөн өмнөх жилүүдэд тренд болж байсан хэтэрхий богино болон урт шулуун юбг олон нуглаастай юбгнүүд энэ жил трендээс гарч байна. Харин оронд нь А хэлбэрийн өвдөг шагаа хүрсэн урттай арьс ноосон материалтай юбг тренд болох нэ. Өнгөний хувьд өнгөрсөн жил зөөлөн ягаан номин ногоон усан цэгэргийх мэт пастел өнгө их байсан ч одоо хэтэрхий спиц хэтэрхий 24-аас 25 оны vibe өгч байгаа учраас энэ жил тод гүн хөөх буюу gel tone өнгөнүүд давмгайлах нэ. Мэдээж цаг ямагт цагаан хар саарал өнгө бол байсан ч 26 оны илүү хүчтэй тод өнгөнүүдтэй хослуулбал илүү төгс харагдана. Энэ жил жижигхэн гар цүнхний тренд ослоо. Одоо харин олон халаастай өдөр тутмын даавн арьсан элгэн материалтай том цүнхнүүд илүү тренд болох нэ. Энэ жилийн гоёлын хувьд нарийн зүйлс жижиг эмэг одоо хуучирсан. Харин энэ жил илүү том детальтай том хэмжээтэй гоёл чимэглүү тренд болж байна. Мэдээж хэд хээтэй чамин биш энгийн хэрний илүү сүртэй сууц чулуу мөнгөлөг алтлаг гэд байгалийн мэд байх нь энэ жилийн vibe-ыг бүрдүүлэх нэ. Үсний засалт өнгөрсөн жилүүдэд илүү эмэгтэйлэг дэгжин том оролцоотой хэлбэржүүлэлт ихтэй байсан бол энэ жил зүгээр л энгийн байглаараа засаж янзлаагүй өөрийнхөө үсний хэлбэрийг хадгалсан байх нь илүү бодит амьтаа харагдах нэ. Том памгар хүнд пүүз кетнүүд одоо хуучирсан. Хэтэрхий замбраагүй хэтэрхий 20 оны vibe-тай учраа оронд нь илүү цэвэрхэн хөнгөн нарийнхан пүүз лофер гутал энэ жил тренд болж байна. Мөн хит их эсгүүртэй хэвлэлттэй хит их олон кололцсон хэд өрснүүд ихтэй хувцас одоо дэндүү хуучирчээ. Энэ жил илүү цэвэрхэн зэгцтэй бодит амьд мэдрэмжийг өгсөн стайл тренд болж байна. Ерөнхийдөө дүгнэхэд энэ жил нэх их гоё байхгүй. Байглаараа мэд хит их энгийн биш, хит их замбраагүй биш 80-90 оны vibe зарим элементүүдэд буцаж ирсэн мэт санагдуулж болох ч дизайнерууд орчин үеийн хэм маягтай хослолон 26 онд шинэлэг трендийг санал болгож байна. Мэдээж заавал тренд дагах албагүй ч гэхдээ хуучин харагдахгүй байхад л болно. Та аль трендийг хаяхаар шийдсэн бэ? Комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Загварын талаарх сонирхолтой баримт түүх хэрэгтэй мэдээллийг авахыг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.